цаана үзэгчтэй Монголын мэдээ суваг сар шинийн баярыг тохиолдуулаад онцлог зочдыг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байгаа. Бид өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн түүхийн шинжлэх ухааны доктор Ардын багш зурхаач Тэр Бишхойг урьсан байна. За сайн байна уу та? Сайн байна уу. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа танд. За гэлээ. За Монгол зурхаан онцлогоо соёлоо ярилцлага эхлүүлье. Монгол зурхаатай та юу н хэрхэн яаж холбогдож байсан бэ? За тэгэхээр би Монгол Улсын их сургуулийн математикийн ангийг 1969 онд ороод 74 он төгссөн хүн байна. Тэгэхээр намайг их сургуульд суралцж байхад миний багш нар бол 1942 онд Москвагийн их сургуулийн тэр гайхамшигтай багш нар гэж хичээл зааж байхад шавн байсан. Ийм багш нар над хичээл зааж байсан. Тэр багш нарын дотроос над сэтгэлдээс минь гардгүй нэг огш бол Дашима огш гэж профессор багш байсан. Дашима огш минь их сонин түүхтэй. Өөрөө буряд хүн. Сэдэн бол дараа гээд залуучуудыг ерөнхийд боловсрол болгоход Арабоши факультет гэж яхад Сэдэн бол дарахтаа хамт Арабоши факультетад суралцаад багш маань. Тэгээ дараа нь Ирхүүгийн багшийн дээд сургуулийг төгсөөд Пед институт гэж байсан. Тэгээ 1942 онд тэр хуучин зөвлөлт бодолдос Монголын боловсролыг дээш нь татахын тухайтад университет гэдгийг байгуулад маршалж явуулсан Сэдэн бол дарга ширэн дугаа энэ тэрийн удирдлагаар байгуулагдсан шүү дээ. Тэгээд 42 онд байгуулагдсан улсын их сургуульд хамгийн шилдэг тэргүүний багш нар нэрж ажилласан гэж хэлдэг багш нар. Тэгээ бидний заалгадаг Эрдэнэ маань Москвагийн сургуулийн баргаараа хичээлдэг байсан. Тэгээ Дашима өвшигч ягаа яриад байна гэхдээ тэр үед Хятадын одоо орон судалдаг Барановская гэдэг багш эмэгтэй ирсэн юм байна. Тэгээд хичээл заадаг, математик заадаг. Тэгээ хүүхдүүдээс асууж танаад бол тэ зурхаа гэж нэг байх ёстой. Тэрний дадаар ном судар байд юм уу гэж асуусан. Тэгээ хэл ам сайтай нэгдүгээр, хоёрдугаар өөрөө математикийн багшаар төгссөн болохоор Дашима огш маань улсын нэгдсэн номын санд очоод тэр улсуудаа уулзаад улсын нэгдсэн номын сан гэдэг нь нэрээсээ 8 дугаар өгдийн номын сан шүү дээ. Тэгээ тэр дотор бол хамгийн сонирхолтой гайхамшигтай солилцсон барих бодрол үг гэж монголоор хэлдэг. Төвдөр нолцсон чим гэдэг бас манж оршуулгатай, катад оршуулгатай тийм ном байсан. 36 дэвтэр ном бай тийм. 6-6-аараа дэвтэрсэн 6 тухтай. Тэр номон дотор байгаа юмыг худан Монгол үчгээр байсан. Тэрнийг оршуулж өгдөг. Тэр багш судалгаа хийдэг. Тэгээ университетийн мэдээгээд сэтгүүл дараагаар өгүүл гарч ирсэн ийм түүхтэй юм. Тэр түүхийн удамжлалаар багш нар минь зурхаа гэж юм үзэл судлах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би математикч хүн болохтойгоо зэрэг тэр лүү ерөнхийдөө чиглэж орсон ийм түүхтэй. За энэ бол 1911 онд гахаа жилд олноо өргөцсөн он гэж нэрлэгдсэн тэр манжи иргэшлээс гараад монголчууд монгол цагалбараа хөдөлж байсан жил. Тэр богдын хүрээний сангаа зээрим гэдэг хүн бог таанд өргөсөн монголоор бишсэн энэ цагалбарын эхний уудас байгаа юм. Энэ дээр бүх юм их тодорхой 5 гаригийн хөдөлгөөн харагдана, нар сарны хөдөлгөөн харагдана. Тухайн жилд тухайн сард ямар үйлрлүүд гарах уу гэдэг нь харагдана, ямар сар уу гэдэг нь харагдана. Бас нар сар хэвтгүү яах уу гэдэг нь харагдана. Ийм удамжилтай байсан юм аа. Монголын цаг удамжилд ийм сайхан байсан юм да тэгээд. За одоо модон могоо жил өлрөн одож сүрээр дарагч хэмээх гал морин жил гарах гэж байна. Энэ морин жилийг бол Монгол түмэн бол их бэлэгшээж сайхан жил гарнаа гэж одоо хүлээж байна. Ер нь одоо гал морин жилийн ерөнхий төлөв зурхаагаар яаж гарч байна вэ? Тэгтэр жил болгонд нэг өөрийн арын шимтай байх юм. Тэгэхээр яагаад энэ жилд ийм нэр өгчихсэн юм? Яагаад 12 амт дээр ирэлчихсэн юм?
Яагаад ийм тоодод гарсан юм гэдэг нь бас зурхаатай холбоотой. Тэгэхээр эзэн Чингис хаан бол урагшаа дайлаар яваад мянгаг гэж хэлдэг тангадуудыг дайлаар аваад тэр их баяр наадам хурим хийсэн. Тэр баяр хурим хийгээд anga умаргонд явуулсан юм байна. Тэгээ барс авуулсан юм байна. Тэгээ барс авлаад тэр сарыг бар сар гэж нэрлээд бүх улсын амин гавьяат хөгшчүүдийг шагнаад, сайд дарга нараа шагнаад, гавьяа зүтгэлийг яагаад тэмдэглэсэн юм байна. Энэ бол монголчуудын тэр цагийн хүрдний ёсны 6 дуудыг авах их болжээ. Тэгэхээр энэ жилийн үед бол би сая хэллээ. Амтан болгоны арын шанга тодорхой байдаг гэж. Тэгэхээр энэ сүрээр дарагчдыг морин жил бол их хямардаг сайхан байх, монголчуудад олзомогтой байх, байгаль цагаараа харж үзэх ийм маягтай ерөнхий жилийн төлөв. Тэгтэл жил болгоно ёхтнэр гэж байдаг. Яагаад сүрээр дарагч гэж юм бэ гэсэн нэртэй улсын байгуул тэр хүн болгонд хэлдэг ном судалдаарч байдаг багшаа судамжилдаар хэлсэн ийм удамжилтай юм байна. Тэгээ миний багш айлдахдаа энэ жил бол тэр хааны хүч их чадaltaй болох юм аа. Хууль цааз их чангарах юм аа. Монгол дүмэн 90 айлч улс үндэстэн номын цааз, төрийн цааз хоёрын дор байдсан болохоор төрийн цааз чанга болох юм аа. Ийм мэдээлэлтэй юм шүү гэж багш минь айлчээсэн санаад орж байна. За гал морин жилд ер нь яг ямар жилтнүүдэд ээлтэй байх уу? Ямар жилтнүүд анхаарах шаардлагатай байх уу? Засал номоо аль жилтнүүд хийлгэх хэрэгтэй вэ? Тийм, яг хоо ер нь нэг засал занг гэж хэлэхээсээ илүү энэ зурхаа ухаан гэдгээр угаа ашиглах хэрэгтэй. Тэр зурхаа ухаан дотроо одон зурхаа гэж байдаг. Бас махмуудын зурхаач гэж хэлдэг, хар зурхаач гэж хэлдэг. Ийм зурхаа байх юм. Тэр зурхаа дотор их олон мөчтгүүдийг доолдог. Зүгээр товчоор хэлэх юм бол би календарийнхаа өмнө дандаа л бишээд байгаа үзэж шаарддаг манай үзэгчдүүд мэдж байгаа бах. Окторгууд уршигч одон гариг орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлнө. Огоор шавхыг мэдүүлэхийн тулд оддын зурхаа гаргалаа гэд Лусан намдан жансан ламтны зурхаан хамгийн гол зохиолынхаа урд үтсэн байдаг. Тэгэхээр тэр хэмнэлүүдийг мэдэх хэрэгтэй юм. Хэмнэлүүдийг мэдэхэд махуудын зурхаагаараа бол тухайн нэг морж ирж байгаа жилд ивэл харш гэдэг юм уу тийм шин чанартай жилүүд байх юм. Тэгэхээр морь уулган хоёр хоорондоо дүнсэр гэж хэлдэг юм. Орчуулах юм бол үнцэг долдоо гэж хэлдэг. Үнцэгдсэн байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ улсууд бас жаахан илүү анхаарах ёстой. Бас шишид гэж хэлдэг юм. Дөрөв яргаш гэж хэлдэг юм бол да. Дөрөв дээрээ таард юм. Морь, хойно биш дахиа гэд. Дахиа нохоо гахаа хулгана гэд. Хулгана нөхөр бар туулаа гэд. Энэ жилтэй улсууд бас жаахан анхаарах, заслаа жаахан анхаарах ийм юм байж болно. Ерэн тэгээд одоо шинэ юм сайхан болоод цагалбарууд гардаг болсон байна шүү дээ. Тэгэхээр тэр тухайлбал миний хийсэн тэр цагалбар дотор улсуудын ямар байх вэ гэдгийг хэлсэн. Энэ цагалбараа ашиглаж явах юм бол Монгол хүн бас нэг зөв рүүгээ гараад, зөөлөн гаригтай гараад альваа хэрэг үйлсэн сайхан бүтээд явж явах. Ийм хоёр талтай юм байна. Нэгдүгээр гариг ихсэн хөдөлгөөнтэй холбоотой юм байна. Нөгөө талд нь тухайн хүний сэтгэлтэй холбоотой юм байна. Сэтгэлээ сайхан зэглээд ингээ явж явбал сайхан жил морж ирж байгаа гэж хэлэх байна. Сар шинийн баяр бол одоо бүхнийг эхнээс нь эхлэх нэг том боломж байдаг тийм ээ. Тэгэхээр мөрөө гаргаад ерөөсөө л одоо бүх зүйлийг эхнээс нь эхлэх боломжийг олгож байдаг. Мөр гаргах ёсны одоо чухал нь юу байна? Заавал шинийн нэгэн одоо битүүний өдрөөр одоо яг монголчуудад маань иргэдэд маань анхааруулах зүйл танд юу байна вэ? Зөвлөгөө юу байна вэ? Тэгэхээр энэ шинэ нэгний өдрийг их бэлгшээх юм. Монгол хүн бэлгээр 80-д хүн гэдэг шиг хятад хүн дээ. 80-д хүн билээрэ гэж хэлдэг. Тэгэхээр энэ хамаг юмыг сайхан бэлэгддэг ийм бай. Тэгэхээр шинэ нэгний өглөө сайхан нар мандангууд тэр түрүүн хэллээ. Тэр зурхаа ухаанд байна. Айл зүг нь ээлтэй сайхан юм бэ.
айл зүгрөө явуул сайн байх юм бэ? Ол зомог болох юм бэ? Ол зомог бол хаанаас ирвэл сайн юм бэ? Тэрнийг л бэлэгдсэн зүйлүүд байгаа. Тэгэхээр тэр цаглбараа сайхан хараад зөв зөвхтэй гараад Монгол хүн шинэ нар зөв дойрдог тийм уламжлалтай юм шүү дээ. Тэгэхээр нар зөв сайхан дойроод мөрөө гаргаад хамгийн гол нь бол ганцхан өөрийгөө бодохгүй улс хөрөмөн сайхан байх болтойгоо гээд тэр айл уулганы гадаа дээр үед оо байсан юм л да. Баруун монголчууд энэ дэр гэдэг юм. Овоон дороод нүгэн өрөөдөө дагуулж гараад эзэн сүлдэндээ мөргөөд Монгол хүн шин төрийг шүтэх үзэлтэй юм. Тэгээ эзэн сүлдэндээ мөргөөд тэгээ эдэ удааныхаа дээжийг сайхан мөргөөд тэгээд овоон дороо гарч явахдаа тэр зүг рүүгээ сайхан яваад эргээд аштайхан сайхан зүгөөсөө ирээд яадаг. Нэг ийм л удамжил байна штэ. Тэгээ тэр болоныг ярих юм бол бас цаг авчих учраас цөмөрөө гарч байгаа. Хэвлэл мэдээллийнхэн дарааж байгаа. Тэнийг сайхан хараад зогсоолох ёстой. За, саяхан одоо Монгол Улсын ерөнхийлөгч уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх зарлиг гаргасан. Уламжлалт ангаах ухаан ер нь хизээнээс эхэлж үүсч хөгжсөн бэ? Ер нь уламжлалт ангаах ухааныг цаашдаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Тийм ээ. Тэгэхээр хуучин уламжлалтын сургалт бол имлэг 6 сургууль хамт байж төвдөд бол тэр Минзэхэн гэж хэлдэг. Имлэг 6 сургууль гэдэг. Энэ яагаад холбоотой юм гэхээр имлэг 6 хоёр хоорондоо холбоотой юм байна. Хүний бие махбод бол энэ байгалаас хамаатай юм байна. Энэ жилийн даавхан календар хардаг бол тодорхой байж байгаа 24 улирд гэж байж байгаа юм. 4 улирд нь дотроо 6 улирд болж байгаа юм. Тэгэхээр энэ улирд болгондоо хүний айл эрхтний ээлтэй байх юм. Тэгэхээр яагаад ээлтэй байх юм гэдэг мэдэгтэй газар махуудаа тоосч байгаа болохтойгоо зэрэг тэр эерэг махуудаа эрхтэн ямар 5 сул эрхтнээ бодоод ямар байх юм. Тэр үл сөрөг махуудаа эрхтэн ямар байх юм гэдгийг бодоод тэгээд онцлогоогоо хийдэг. Явдламөр зогсуулдаг. Эдээ удаага тааруулдаг. Ийм удамжил тогтсон байх юм. Тэгэхээр энэ удамжилт ангаах ухаан нь ерөнхийдөө аюурведийн ангаах ухаан юм. Аюурведийн ангаах ухаан юугаар яриад байгаа юм гэхээр эртний энтэхэд бол 4 бэд шаштар байж. Тэр дотор насны вэд гэж хэлдэг. Яавд урт наслуулж болох юм гэдэг тийм сургаал байж. Тэр сургаал нь Бурхан Будда шашны дэлгэрүүлсний дараагаар тэр ухааныг өөрийнхөө шашин тааруулаад гарсан ийм аюурведийн эмнэлэг гэж гарч. Энэ аюурведийн эмнэлгийн гол юм нь ганжууртаа орш. Тэгээ тэрнээсээ төвдөд дэлгэж. Төвдөд дэлгэрээд мөн ламын гэгэн усан данзан жансан бол Монгол отож хүн тэр аюурведийн эмнэлгийг хөгжүүлж. Тэгээ ийм удамжил ирээд манай монголчууд 6 дацантай эмнэлгийн дацантай байж. Тэгэхээр энэ юм хэрэгтэй болно гэдгийг мэдээд нэг хэсэгтэй жаахан хаагдмал байжгаад 1986 онд тэр үед ангаахын дээд сургууль гэж байсан. Ангаахын дээд сургууль уламжилт эмнэлгийн анги гэж нээгээд уламжилт ангаахын төгссөн төвөдгөл заалгасан ийм хүүхдүүд төгссөний дараагаар морин жилийн хувьсгал болоод хуучин юм их сайхан өргөн агуулгатай сонирхоод анхаарад уламжлалт ангаах ухаанаа хөгжүүлээгээд шилдэг тэргүүний эмч нараа сонгоод 1993 онд 2 удаа эмч нарын дамжаа хэсэлүүлээд сургалт явуулаад тэгэхэд нөгөө эмнэлэг 6 хоорондоо холбоотой юм болохтойгоо зэрэг би эмнэлэг 6 гişэлийг зааж байсан байна. Тэгээд тэр нэг төгссөн эмч нар тэр ангаахын дээд сургуулийг төгссөн улсууд одоо сайхан бодлого явуулаад байна штэ. Одоо энэ актемч болдоо байна. Энэ цэрэн давг гэдэг эмнэлэг хариуцсан урдаг захирал байна. Энэ эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дараагаа очрот бисээ шүмжийн үтсэн сайхан диссертацийн ажил хамгаалсан ламын гэгэний талаар тэгээ Хүрлбаатар зөвлөх байна. Энэ улсууд бол танилцуулаад хамаг хуучин удамжилдаа сэргээж өгдөг манай ерөнхийлөгч маань их сайхан зарлиг гаргалаа шүү дээ. 1 сарын 16-ны өдөр улсуудыг цуглуулад тэгээд зарлиг дараа гараа үүсгэх сураад засгийн газар шигдэл өгөөд ингээ ажиллаж байна. Тэгтээ зэрэг бас түрүүн хэлсэн уламжлалт аюурведийн эмнэлэг төвдөд өгсөн Монгол төгссөн
жаахан анхаарахын тухайтад би нэг юу яасан их сургууль төгссөн. Би их хүчний судлалын анги гэж нэг байгуулсан их сургуульд 12 оюутан авсан юм. Тэгээ 10 хүүхэд нь онц төгссөн удаан дипломтой. Тэрний нэг 6 хүүхэд нь дэлхийд гайхуулсан эрдэмтэд байна. Тэр хүүхдүүдийн отхон дуудгээд нэг охин одоо багшаар хуучин данжуурын аюурведын эмнэлгийн юмыг гаргая гэж удаа. Тэр хүүхдээр Монголын буудуулаад бимжүүгээд шашнытай сургууль төгссөн миний шав байна. 6-аар бас зэрэг дэв хамгаалсан мастерэнт. Тэр хоёрыг ажилуулад нэг ийм гаргасан. Чи яагаад ингэж байгаа юм их юм бол эртний ном судар хуурхан болчихсон байна. Ойлгоход хэцүү болчихсон байна. Тэгэхээр шинэ үсгээр сайхан буулгаад тэр эртний аюурведын эмнэлэгч нь араб за тэгээд өөр олон орон гүрний эмнэлгээс гарсан болохтойгоо зэрэг тэр ном судар дотор нь тийм нэр том юм байна. Тэгээ энэ үеийн яасан ийм сайхан судалгааны юм гаргаад ингээ ажиллах одоо их тавтай сайхан ийм жил. Тэгээ нэг онцлогтой юм энэ 2006 он шиг онцлогтой байна шүү дээ. Манай эзэнт хөрөн байгуулагдсан их том ой дохиож байна. За хүний хувьд бол би 1976 онд тэр математикийн түүхийн группт ажилласан хүн. Би 6-аг заалгаад 50 жил болсон байна. Ийм сайхан юм дохиосон монголчуудад минь удамжилдаа сэргээх их сайхан жил болж ин гэж ингэж бодож байгаа хөгшин л дээ. Та бол одоо маш олон шавьтай хүн шүү дээ. Зурхаа судалдаг залуу судлаачид Монголд ер нь хэр их байна вэ? За тийм. Тэр би сая хэллээ 12 хүүхдээс 10 удаан дипломтой төгссөн гэх. Тэгэхээр юу яасан? Их бичиг судалдаг хүүхдүүдийг гаргахдаа ангаа ухааны их бичиг судлах, одон орны их бичиг судлах, түүхийн их бичиг судлах, гүн ухааны их бичиг судлах мэдсэн бэлдэх шаардлагатай байхгүй юу? Тэгэхээр 2 дугаар курсын оюутнуудаар очоод за ийм ангины их чинь гайгүй судалгатай хүүхдийг чи орох уу яах уу гэдэг яриад тэгээд 1991 онд хичээл өгсөн. Энэ үнийг бол төгссөн хүүхдүүд их бичиг судлаач, 6 их бичиг судлаач, эмнэлгийн их бичиг судлаач, гүн ухааны их бичиг судлаач, манж хэлний их бичиг судлаач, төвд хэлний их бичиг судлаач гарсан. За 6-гаа дээрх юм бол би сая хэллээ мастер энтер хамгаалсан улсууд байна. Тэрнээс гадна Гандангийн шашны дээд сургууль бас л хуучин юмаа сэргээгээд эмнэлэг 6 анги гэдэг ангийг анхудаа нээсэн юм. Тэгэхэд үе яг хуучин удамжлаар 6 хүн юу заалгаж ирсэн тэр 6 дацангийн сургуульд тэнийхээ дагуу програм боловсруулад батлуулад 23 оюутан төгссөн. Тэр хүүхдүүдийн 3 хүүхдэд би дипломын ажил хамгаалуулсан. Тэр мастер энтер хамгаалсан байгаа. Ингээд мэргэжлийн хүүхдүүд гараад ирлээ. Бас судалдаг улсууд гараад ирлээ. Тэгэхээр эмнэлэг 6 2 маань хоёулаа орчин цагийн шинжилгээ ухааныг хуучин удамжилтайгаа ослуулах, төвд хэлтэй, манж хэлтэй, ямар хэл байдгийг ном сурлаа мэт ийм судалгааны хүүхдүүд гараад тэгээд тэр төгссөн хүүхдүүд чи одоо нэдэ олон жил боллоо. Том хүрээг хийдийн хам боц орж юм уу? Мяндаг тушаалтай даамнар уулаад тэр хийд орныхоо бодлогыг хөтлөөд 6 ухааныгаа хөтлөөд ард түмэндээ үүслээд ингэж байж байгаа юм. За баярлалаа. Бидний ярилцах цаг үүгээр өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За та бүхний ажил дэвс амуу дараа шиг харивчих болдгоо. Нэг мэдрэсгээ эхлэе гэх юм байна. Тэний энийг хэлмээр юм байна. Тэг. За тэрвээ зүсж байгаа эрхэм хүндэт үзэгчдээ энэ морлон ирж байгаа сүрээр дараагших гал морин жилийн минь хүргэж та бүхний минь сансан үс салуу тутга шиг аривжээд альва үйлчин намуу удаа шиг дээшээгаа дивчгийн өрөөл дэвшүүлэн мэдчихлээ. За тэр өрөөл бат сайхан орших болтугай. Сар шиндээ сайхан шинлээрээ та. За сайхан шинлээрээ.
За маш их баярлалаа. Эрхэм үзэгчдээ Монголын мэдээс уг сар шинийн баярыг тохиолдуулсан үзэгч та бүгдийг онцлог зочдтой уулзуулж байна. Бид энэ удаа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн түүхийн шинжлэх ухааны доктор Монгол Улсын ардын багш зурхаач Тэр Бишгойг урьж оролцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.